Ижийтэйгээ битгий хэрэлдээрээ. Ижийтэйгэн битгий хэрэлдээрээ. Хэрүүлийн өгч нь сум болноо ээжтэн. Ээжийн чинь хэлсэн адгийн үг хэр сэвийг чинь арилгах дом болноо. Ижийтэйгэн битгий хэрэлдээрээ. Ээжигээ загнахад дуу битгий гаргаарай. Хайраар бие дүүргээд хайрлаж суугаарай ээжигээ. Харин дотроо залбирч бишрээд бурхан ижим нь ерөөл тавьж бүхий л зовлонгоос хамгаалж байна даа гэж бодоорой. Их хүн гэдэг чинь амьд бурхан юм шүү дээ. Хэлбэрэл хайранд нь хязгаар гэж байдаггүй юм аа. Загнаад байгаа нь харамын хайр гэж байгаа юм шүү дээ. Захиад байгаа нь үлдээхийн хайр гэрэлтэж байгаа юм шүү. Өвлөн сүудэр дайраад мөхөх цагтаа үрсээ бодоод гол нь тасрахгүй уддаг хүн. Энэ хорвоод их хүнл байдаг юм гэсэн шүү. Эгэлгүй энэ хүнтэйгээ ижийтэйгэн битгий хэрэлдээрээ. Гараад явхад чинь ижий чин л араас нь зовдөг шүү дээ. Гашилж явхад чинь ижий чин цуг гашилдаг юм шүү дээ. Ижийтэйгэн битгий хэрэлдээрээ. Эвэлсэн хайр нь дундарч мөхөхгүйч. Энэ л бие нь элэгдэж хорогдсон шүү дээ. Гомдож уйлсан үедээ биеийнх нь ус нь булангар болдог юм шүү дээ. Гайхуулж үрээ ярихдаа нулимсан наршаан болдог юм гэсэн. Ижийтэйгэн битгий хэрэлдээрээ төвчээртэй байгаарай. Ижийгээ битгий муухай хараарай. Ухаантай байгаарай. Хожмын нэгэн өдөр харамсаж суухын оронд хожимдоогүй байгаа дээрээ бодож мэдээрэй. Ижийтэйгээ битгий хэрэлдээрээ.